За хэдэн зүйл хэлье. Ер нь бол үндсэн хуулийн цэцгийн одоо цэцэд итгэх одоо бидний итгэл бол бүрэн алдарсан байгаа шүү. Цэцгийн хуралдаж байгаа байдал, өргөдөл хүлээж авч байгаа байдал, тэрийгэ хилцэж байгаа цаг хугацааны хуваар гаргаж байгаа шийдвэр гэдэг. Тэгээ хүнээ байцдаг. Тэгээ би одоо та хоёрт хэлэх юм бол тэр хуульч хүн гэдэг өөрснийхөө нэг олж авсан мэдлэг тэр юмаа хамгаалж хүнээрээ байгаарай. Тэгээ нэг байшин руу орохороо хор найруулад алгуулцгаачдаг. Тэгээ гарч байгаа шийдвэрүүд нь бол яг их хурлынхаа хууль тогтоох бүрэн эрх рүү халдаж эхэлдэг. Яг үнэндээ бол бид Монгол улсын эрх мэдэлтэй хүмүүст зориулсан дэг журмыг улсын хурал тогтооно. Тэгээ бидний их хурлын баталсан хууль тогтоомжийн дагуу тогтож байгаа тэр дарга нарт зориулсан дэг журмыг та нар хүний эрх нэрээр бодлуулж байгаа. Ялангуяа хамгийн сүүлд тэр дээд шүүхийн ерөнхий шүүгчийн хугацаанд ямар шийдвэр гаргав. Тэр чинь их хурл өөрөө мэдж штэ тэрийг. 6 жилийн хугацаатай нэг удаа томилно. Энд чинь их хурл мэддэг юм а мэднэ. Тийм учраас ийм улс төрийн захиалгатай, олигархуудын захиалгатай шийдвэрийг гаргахаас зайлсхийж яваарай гэж би хоёр нэр дэвшигчдэд хэлмээр байна. Тэгэхгүй бол Монгол улсад итгэх газар үгүй болсон. Хүнд итгэхээ мэдхээ болсон. Тийм учраас энэ хүний эрх эрхчлөө шударга ёс үндэсний хэв нэгдлийг эрхэмлэж ажиллана гэдэг бол яг цэцгийн гишүүдэд зориулсан тийм зарчим шүү. Цэц бол яг энэ зарчмаар ажиллах хэрэгтэй. Дээр нь их хурл яаралтай ажлын эс гаргаж цэцгийн хуулийг шинжлэх хэрэгтэй. Цэц ядаж тойрч суугаад мэтгэлцдэг талбар болох хэрэгтэй. Цэц яахаараа их хурлын гишүүдтэй мэтгэлцээ сууж идэг. Их хурл нэг төлөөлөгч гэдэг өмнө батлсан хуулийн өмнөөс одоо бид нар яаж төлөөлөгч томилох юм? Мэдэхгүй байна. 7 жилийн өмнө хууль батлахад байсан хүн байгаа юм уу? Яаж өмнөөс очиж хууль тайлбарлах? Тэгээ тэрнтэй мэтгэлцээ суугаад байгаа байхгүй. Хоорондоо мэтгэлцдэг болох хэвээр. Тойрч сууж хуралдаг болох хэвээр. Тэр хурлын протокол ил байх хэрэгтэй. Өөрснийхөө итгэл үнэмшлийг тэн дээр хамгаалж ярилцж хагаад олон хороо шийдвэр гаргадаг зарчим руу явахгүй бол шүүх хурлын бүрэлдэхүүн шиг хохирогч нэхэмжлэгч хоёр руу харж сууж байгаа тэр хоёрын зөв бурууг дэнсэлдэг ийм газар бол биш байна гэж би хувьдаа харж байгаа шүү. Тийм учраас хурлын заалаас нь эхлээ, хурлын хэлбэрээс нь эхлээд бид өөрчлөх зүйл олон байна. Олон байна. Тэгэхээр хамгийн чухал юм бол би чадна. Цэцэд очисон хүмүүсийг харахаар нэг биегээр өвчлөлцсөн улсууд хэн юм бэ? Монголд хууль мэддэг нэг 10 хүнийг цэцэд томилсон юм шиг боддгоо болцоох хэрэгтэй. Та хоёр ч гэсэн ялгаагүй. Би л хуулийн дээд оргил. Би л тэгэхэд тийм хийж исэн гэдэг ийм байдлаар асуулт ерөөсөө хандаж болохгүй. Хуулийн анхан шатны оюутны хэмжээний тийм сэтгэл зүрэхтэй байж иж Монгол улсад шударга ёс тогтноо. Монгол улс эв нэгдэлтэй улс болно. Асуудал маш ойлгомжтой тайлбартай явдаг ийм зүйл рүү юмар байгаа шүү. Би тэгээ яагаад бухимдж байгаа вэ гэхээр их хурлын сонгуулийн хуультай холбоотой цэц олон янзын шийдвэр гаргасан. Давхар дээл засгийн газрын гишүүдийн хэм хэмжээг тогтоосон хуулиудтай холбоотойгоор дэг журамтай холбоотой олон шийдвэр гаргасан. Их хурлтай холбоотой олон шийдвэр гаргасан. Цаашдаа прокурорыг та нар удахгүй 6 жилээр нэг удаа биш зөндөө олон удаа томилдог байх ёстой гэдэг шийдвэр гаргахад их ойрхон ирлээ шүү дээ. Гэх мэтлэн том хүмүүс зориулсан шийдвэрлүүд та хэд орохдоо улс төрийн захиалгатай ороод байгаа шүү. Энэ бүх хүнд ил байгаа шүү. Тийм учраас та хоёр анханасаа хичээж ажиллаарай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэх байна. Амжилт хүсье, баярлалаа.